За өнөөдрийн хичээлийн сэдэв татлагын тэгийн онцлог. За энэхүү хичээлээр бид нэр татлагын тэгийн онцлогийг мэдэж татлагын тэгээс уншина. За татлагын тэг гэж юу хэлэх вэ? Татлагын хорд бичих нь бол одоо хөв хөрөм хүмүүрийн одоо онцлог байдаг. Ерөнхий адил тал нь бол шүд ацаг хийлгүү татлан бичих явдал байдаг. За тэгэхээр татлагын тэгээр хэрхэн яаж бичиж сурах вэ? Зөв бичиж сурах уу тийм. За тэхийн тулд нэгдүгээрт нь бол хурдан бичих жишээг цэвэр бичгийн ёсоор ацаг шүдтэй хурдан бичих. За ерөнхийдөө яг цэвэр бичгийн ёсоор хурдан бичиж сурах ёстой. За түүний дараа ацаг шүдгийг гүйлгэн таталж сурна. За дараа нь хураан, гүйлгэн, татлаган хэлбэрээр бичих гэсэн ийм гурван уншитаар ерөнхийдөө зэрэгцүүлэн бичих, дасгал хийх нь чухал байдаг. За ингэж дасгал хийх нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр одоо ялгааг таньж мэдэх үгийн урт богны баримжаатай болдгоор одоо даваа талтай. За жишээлбэл малчин гэдэг үгийг тийм ээ бид нар одоо цэвэр бичгийн ёсоор хурдан бичээд одоо тийм ээ сурна. За түүний дараа гүйлгэн хэлбэрээр ацаг шүдгээ гүйлгэн хэлбэрээр бичин тэгээ хурааж татлаган бичих гэх байдлаар ингээд ийм гурван үе шатаар зэрэгцүүлэн бичих дасгал хийж сурах одоо бичиж сурах нь чухал. За ингэснээр одоо ямар үсгийг хэрхэн яаж таталж бичиж гэнэ үү? Үгийн урт богны баримжаатай болдгоор бол даваа талтай хнэ. За тэгэхээр дараах үгсийг дэвтэртээ дуурайн одоо энэ хүү гурван үе шатаар дасгал хийгээрэй. За тэгээд татлаган бичгээд бол нөө үсэг бүхэн нуруугаар холбогддог учраас үгийн одоо урт богныг үсгийн тоогоор баримжаа болгон нурууны урт богныг тохируулж чичдэг. За жишээлбэл хан гэвэл ингэж чинь хагаан гэвэл тийм ээ хаан гэвэл ингэж чинь халаагуу халуу гэж чил ингэж чинь халуу халаах гэвэл иймэрхүү урттай цагаан цагаахан тийм ээ ингээд цагаан гэдэг үгнээс цагаахан гэдэг үгний одоо шүдний гурван шүдэр илүү байгаа учраас нурууны урт ийм уртд ч юм ийм гарах гаргах явах явуулах гэхэд одоо нурууны уртаараа энэ үгнүүд ялгарх нь байна. Тэгэхээр одоо нөгөө ингэж зэрэгцүүлж бичиж сурснараа бид нэр үгийн урт богныг тохируулж сурна. За тэгэхээр энэхүү дасгалыг мөн дэвтэртээ даган дахин давтан хийгээрэй. За гүйлгэн бичгтээ нөгөө анхаарах зүйл юу вэ гэхээр гүйлгэн татлаган бичгтээ ацаг шүдгүү бичдэг учраас үг богиносох хандлагатай. Ерөнхийдөө үгийн хэмжээгээр нүдэн баримжаагаар тааруулдаг. Гэхдээ яг гэхээр одоо сая багш нэрсэн юм бэ. Цагаан гэдэг үг бол 4 шүдтэй. Ерөнхийдөө 12 мм зай эзэлж байна. Харин цагаахан гэдэг үг бол 7 шүдтэй 16 мм зай эзлэх жишээтэй. Тэгэхээр одоо яг иймэрхүү харьцааг удаж цагаахан гэдэг үгийг одоо таталж бичихэд бол нурууны урт богноор л ялгарна гэсэн. Тэгэхээр түүнийг нь тохируулж бичих хэрэгтэй байна. За татлаган тэгэр нь юунаас хэрхэн үүссэн юм бэ гэвэл төргөн зур ихээхэн зүйлийг бичиж тэмдэглэх гэсэн одоо хэрэгцээнээс үүдэн бий болсон. За өөрөөр хэлэх юм бол одоо хурдан бичгийн үүднээс одоо үүссэн тогтолцооны бичих гэж үзүүлнэ. Тэгээд ерөнхийдөө татлаган бичих нь бол хүн хүмүүрийн онцлогтой холбоотой. За таталж бичихэд монгол бичгийн хамгийн их давтамжтай махбод болох шүдийг хэмнэн дан нуруугаар орлуулдаг. Мөн аль болох гар салгалгүй бичдэг нь бол хугацаа их хэмдэг. За үүнд дэ үсгээс бусад үсгэнүүд бол нар зов иргэсэн чиглэлтэй бичигддэг тийм ээ. За татлан бичгийг яруу санд руу одоо тэмдэглэх зэрэг хэрэглэхээс биш одоо тодорхой байх ёстой албан бичвэртэлд хэрэглэдэг. Учир нь бол татлаган тэг бол тогтсон тэг бус хөв хүний онцлогийг хадгалдаг тийм ээ. Хувийн шинжтэй учраас энийг бол одоо албан бичигт бол хэрэглэдэггүй. За тэгэхээр одоо тэгвэл татлан бичгтээ зарим үсгийг одоо хэрхэн яаж бичдэг вэ гэдгийг харъя. За үгийн тийм ээ үсгнүүд байна. За эдгээр үсгийг бол нуруу ацаг шүдгүү бичих учраас татлан бичгтээ ацаг шүдгүү бичих учраас ерөнхийдөө бол нуруугаар бичигдэнэ. За энэ үсэг, энэ үсэг, эм үсэг, эл үсэг мөн адилхан шүдтэй тий. Тэгээд ацаг шүдийг нь хурааж хэмнэж бичих юм бол мөн нуруугаар бичээд ялгарх зүйл бол энэ гизэг ивэр туслууд байна. За хаага хоёрын ялгааг харж байна.
тийм ээ хаага хоёрын ялгааг харж байна. За хаа гэхэд урт нуруу, га гэвэл нуруугаар мөн өчээд туслыг урд нь тавих хэрэгтэй. За эр үсэг болохоор нуруунаас эхлээ бичээд нөгөөд гар салгалгүйгээр ингэж нийлж бичиж байна тий. За яа үсэг. За эр үсэг ийм байхвал яа нараа нөгөө итгэр шилбэг тийм ээ. Эхлээ бид нэр одоо хичээнгүй чижээс бил итгэр шилбэг гаргаад гар салаад нуруугаа холбож бичдэг байсан бол энд гар салахгүй учраас итгэр шилбэг тийм ээ. Тэндээсээ шууд нуруу руу ингэж холбож гогцоорч итсэн байна. Тэгвэл гогцооны хувьд ялгаа харагдаж байна тий. За дээтэй үсэг. За дээтэй үсэг үгийн ихэнд үгийн дунд бол онгод одоо дээтэй үсэг бол гар салахгүй нийл шууд ингээд одоо уурган гогцоо үсгээд шууд бичиж байна. За тэгэхээр одоо бүгдээ татлан бичсэн ихийг уншия. Уншихдаа юу анхаарах вэхээр энд одоо нөгөө ац шүд гэж итсэн байгаа гэж бодсон. Тэгээд үгийн урт богноор тийм ээ энд ямар хэдэн шүд байгаа вэ гэдгийг баримжаалж уншина. За хүн дэлхий 2. Хүн дэлхий 2 Хүийн бат холбоотой. Дэлхий дэх дэлхий үгүй бол хүн байхгүй. Дэлхий үгүй бол хүн байхгүй. Хүн үгүй бол дэлхий хоосон. Наран мандан саран гарна. Газар ногоор нь гал баатарна. Энэ дэлхийн игнэгтийн жам. Наран жарган саран шингэнэ. Газар шарлан гал унтарна. За тэгэхээр одоо бид нэр ерөөсөө уншихын тулд одоо эхний удаадаа бол ингээд дармал тэгтэйгээ тийм ээ харьцуулаад уншаад энд тийм ээ ингэж одоо шүдийг гээж таталж бичжээ. Эр үсгийг ингэж бичжээ. Үгийн адагт ордог эм үсгийг ингэж бичжээ гэдэг ч юм уу. Бидний одоо нэг хамгийн чухал зүйл бол ерөөсөө ажиглаж сурах аль чухал байна. За тэгэхээр дэвтэр дээр дуурайан бичиж уншаарай. За дараах ихийг мөн уншаарай. Бүс тийм ээ. За монголчуудад бол бүсээ эр хэмлж тийм ээ эр хүний сүлд хиймээр явдаг. Хүний сүлд хиймээр байдаг гэдэг учраас бүсээ эр хэмлж тийм ээ хаана хамаагүй хайлгүй одоо эвхэж тавьдаг ийм яс боломжлууд байдаг. За түүний тухайгаа тэгэхээр бүгдээрээ энэ хүү их бичвэрийг уншаад үзээрэй. Энд одоо бичгтээ ямар үгийг хэрхэн яаж таталсан байна уу гэдгийг бас анзаарч уншаарай. Бид нэр татлаган бичсэн ихийг уншиж сурахын тулд маш олон ихийг уншиж байж энийг ингэж бичдэг юм байна шүү гэдэг зүй тогтлыг ажиллаж сурснаар л одоо татлаган тгээс бол чөлөөтэй уншиж сурнаа. За тэгэхээр бид нар бүсний тухайд бол хүн болгон мэднэ. Тийм ээ монголчууд бол бүсээр хэмэлдэг. Хамаа намаагүй хүнтэй соёл бүсэлдэггүй. Энд тэнд хайдаггүй, бүсэн дээгүүр гардаггүй, тийм ээ. Бүсээ алдуурч ширж явахыг бол цээрэлдэг гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд байдаг тийм ээ. За тэгэхээр бид нар бол энэ ихийг уншаад бүсний тухай байгаа учраас ямар ч байсан энэ үг ингэж байна гэд нэг гаргаад унших боломж байна. За энэ хүү бичлэгийг үзсний дараа би тааж дараах материалуудыг уншаарай. За мөн энэ хүү линкээр орж татлаган бичгийн тухай хичээлийг үзэж мэдлэгээ баталгаавай. За унаг тамгалах гэсэн энэ хүү ихийг ихтэй харьцуулан уншаарай. За ингээ видео хичээлээ үзснийхээ дараа сорилыг ажиллаарай. Сорилыг ажиллаж илгээснээр өөрийгөө шалгаж илгээснээр багшд бид А синхрон хичээлээ үзчихье гэж тооцож авна. За мөн А синхрон хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглаж татлаган тгийн даалгаврууд одоо татлагаж бичсэн ихүүдийг уншиж тэгээ багштай илгээж бие даалтын оноогоо аваарай.